үзэгчтэй бид нар одоо ингээд Хошин Минасаа гараад Дананг гэдэг хотод ирсэн байна. За энэ Дананг гэдэг хот одоо сүүлийн үед маш их хөгжиж байгаа. Тэгээд аялал жуулчлал маш сайн хөгжсөн. За яг энэ гоё далайн ирэг дээр байдаг зөөлөн уур амьсгалтай. За энд болоод хүмүүс 2-5 сард ирж амруул маш гоё. За Вьетнамд ирэхийн ач холбогдол гэвэл ерөнхийдөө юмны үн маш хямд байдаг. За тэгээд энд ирээд гэр бүлээрээ амруул маш их тохиромжтой хот юм байна үзэгчтэй. За энд ирэх юм бол та бүхэндээ анхаарахад 10-аас 1 сард болоод Хими гэж шүү ер нь одоо их бороотой онцгүй байдаг. За яг 2-5 сарын хооронд бол маш гоё. Гэхдээ ерөнхийдөө жилийн 4 өдөр ирж бодно гэж байна. За ингээд би одоо энд яг Майки гэдэг арал байд юм байна. За энэ наран шарлагын газар. За энэ наран шарлагын газар дээр маш уртаараа ингээд ийм гоё цоргон илтэй. За ингээд доороос одоо илс нь ингээд маш гоё зөөлөн нарийн ширхэгтэй цоргон илтэй газар байд юм байна. За ингээд та бүхэн бидэнтэй цуг байж Данан хотоороо аялаараа. Үзэгчтэй. За бид ингээд өдөржингөө энэ гоё наран шарлагын газар өнчлөө. За энэ ингээд нэг талаас нөгөө тал хүрцээ маш олон зочид буудлууд ингээд эргээр нь хоол ресторан зогон газрууд байсан юм байна. Тэгээд 15 км газар ингээд хүмүүс алхаад яваад те 5 цаг болж байна. Бүх хүмүүс одоо ингээд яв вирусаа яагачгүй усан дотор ингээд байж байгаа юм биш үү? Энд бол маш олон жуулчид ирж байна. Тэгээд өөрсдөө бас их ирж амарч юм байна. За дээрээс нь солонгоччууд их амарч юм байна. Нэлийн гадны хүмүүсээс харагдаж байна. За энэ одоо яг ингээд орооны ингээд сэрүүнд бүр гоё байд юм байна. Энэ арга Newport гэх энэ арга энэ дараа Newport гэх траётэй. Inside. Не холодно. Энэ гарц байна. Айгу өргөн гудамжтай. Маш цэвэрхэн хот байгаа гэсэн. Айгу гоё битүү ногоон байгууламжтай. Одоо энэ модыг ингээд шүүсийн шахаад хийж өгөх. Ямар сахтай. Энэ хус чим сахтай. Энэ айгүйг сахтай юм байна. Энэ хус модыг ингээд сая харж хат нүдэн дээр ингээд бутлаад ингээд хийгээд өгсөн чинь айгүйг сахтай ах юм. За далаагаас наашаага бид нар буудал руугаа 3 км орчим алхтлаа. Эмэл дойрноо хараад. Тэсэн чи ийм гоё шөнийн захтаа таарлаа. Оо зөв бүр гялцаад энэ дотор юу ч байгаа. За хэдүүлээ энэгээр нэг жоох яваад үзье.
За энэ Вьетнам дээрээ миний нэг анзаарсан зүйл бол нөгөө маш олон нөгөө брендинг дэлгүүрүүдийн үйлдвэрүүд нь байдаг юм байна. Тэгээ ялангуяа спорт хувцсны. Тэгээд ийм подолк энэ айгүй гоё ийм даун подолкнууд халуун орон болоод тэгдэг юм уу их. Хүний биеийн дэвтэйхэн даун подолкнууд их байдаг. За энэ 100 мянган донг гэдэг чинь манай Монгол мөнгөөр бол 0.14 мөнгө нэг донг. Тэгэхээр чи үржүүлэхээр одоо хэд вэ энэ? 14 мянган төгрөг юм байна да. Энэ ингээд ийм хөөрхөн подолк. За тэгээд за малгай толгой одоо энэ ерөөс байхгүй мадлага. Одоо энэ нөгөө ийм модын юмнууд нэг сонирхолтой юм билэ. Модоор хийсэн юмнууд нөгөө удаан модоор хийсэн юмнууд бас сонирхолтой байдаг. За ингээд дээшээ жоох явъя. Жоох явах юм. Làm gì ăn? За ингээд одоо ийшээ ингээд харангуут хөлний массаж энэ төргээд хоол унд төрлөөрөө те массажны газрууд одоо Вьетнамд бас маш их байдаг юм лээ. Нөгөө хөлий чи эртээ хэд өчигдөр явж байгаад нэг массаж хийлгсэн чинь Монгол мөнгөөр нэг 56 мянган төгрөгөнд нэг цаг массаж хийдэг юм байлээ шүү. Ерөнхийдөө бас гайгүй. Гэхдээ Тайландын массажийг бодвол нэг тийм бас сайн биш. За ингээд ийшээ. Энд чи одоо ингээд хоолнууд шөнийн орооны хоолны Джеймс ногоо те халуун орон болохоор энэ Джеймсний жууснууд нь айгүй гоё. Ер нь бол нөгөө бүх төрлийн Джеймснүүд надад энэ Вьетнамд маш их таалагдсан. Яг гэвэл одоо шинэ Джеймснүүд одоо энэ ананасыг хар. Ингээ цааш Джеймсийг ингээ шууд шүүсийн шахаад өгдөг. Окей. Yeah. Hello. Anh gì chị? This is mango juice. How much this Mango is? juice. Mango smoothie. 50,000 đồng. 50,000. One or two. Окей. 25 мянга гинэ. 25 мянга чинь хэдэн төгрөг лээ? Mình nước không? 14 бахаар 5-6 мянга төгрөг биш. За ингээд бүх төрлийн Джеймснууд. Hello. Hello. Em gì ơi? Чи яг та юу хийгээд та? Ice cream? Аа. With fruit. Yeah. Food. Very good. You want? I see. Yeah. Yeah, I want to see. You can see. Mango, strawberry, banana, very good. Blueberry. За. Яг нэг ингээд нэг юу яагаад байдаг шүү дээ. Өөрүүлээд байдаг шүү дээ. За энэ янз бүрийн хатаасан жимснүүд маш их байдаг те. Энэ нөгөө кокосоор кокнотоор янз янзын чихэр жимснүүд аягүй хийдэг. Яа. За самарнуудыг бол янз янзаар нь хийсэн байна. За шөнийн зах дээр энэ хүмүүсээрээ суудсан ороо энэ одоо вьетнамчуудын гудамжны хоолыг сонирхох гээд ирсэн байна. За энэ хоолнууд бол маш эмх цэцтэй хараад тэр хоолнууд ингээд битүү гоё янзлаад тавьчихсан ингээд бүгдийг янзлаад тэгээ эн чинь шууд ил гад дээр шараад үнэр танаар бол янзын гоё үнэртэж байна. Маш гоё цэвэрхэн харагдаж байна. Окей. За энэ жуулчд айгүй гоё ингээд одлоороо суудсан. Айгүй сонирхолтой байгаа зү тэгээд. За хараараа энд ингээд бүх төрлийн одоо далайн бүтээгдэхүүнүүд тэгээд дахиад энэ төрийг ингээд махсахыг ингээд амар гоё шаарцсан. Тэр хараа гоё шаарж ирж байгаа. Тэр гадны цаг дээр ингэ шараад. За энэ чи болохоор чи тэр нөгөө гой дандаа ногоотой сифуднууд энийг бид нар айлд очиж шарж идсэн. Энэ дотроо ингээд нөгөө мөөгтөө өндгийг одоо ингээд нөгөө нэг монголчууд нь шарвын идэг чигээд хийцэн. Тэгээд ингээд хоёруудад хоёр талаас шарчдаг юм байлээ. Тэгээ энийг дандаа кокнод ойлоор шарддаг юм байлээ. Одоо кокнод тосоор гэсэн үг шүү дээ, тэ. За энэ бол нэг нөгөө веган маягийн хоолнод. За энэ ингээд Lagi mo. Türkçe hoğuk.
Яра. Okay, sit down here. Сонтоо авах юм тий. Папа. За ингээд энэ шөнийн зах дээр ингээд амьдрал буцаж байна да. Маш олон мянган хүн ингээд гэрэл насаад энэ шүн хэд хүрч ажилд яраад тэр ингээд битүү. За манайхаа нөгөө шөнийн захаас яг дээшээ гараад шатаар гарангууд энэ нөгөө гүүр байгаа. За энэ драгон гүүр гэдэг нөгөө лууны гүүрэн дээгүүр ингээд гэрэлтэй энэ одоо яг энэ хэсэг дээр нөгөө усан онгоц яваад энэ одоо эргэн тойрон байгаа жочид уудлууд нь гэрэл энтрээ асаагаад тэгээд энэ драгон гүүрийнх нь гэрэл асахаар шүн маш үзэсгэлэнтэй харагдсан байна. За энэ нөгөө дууны гүүр буюу ингээд харахад бол дундуур нь ингээд давлгаацсан юм шиг ходоос харахад маш сүртэй харагддаг. За энийг хүмүүс ер нь энд тэнд битсэн байгааг нь харахаар бас алтан гүүр гэж бас нэрлэдэг. За яг энийг бодоод ороо хүмүүс гарч ирж харах гэж заавал энэ хотын төв өс рүүгээ ирж хардсан юм байна. За ингээд хажуугаас нь харахад бол яг ингээд нэг тийм алтан шаргал өнгөтэй зэсээр хийцэн юм шиг. Тэгээ энэ гэрд нь ходоос харахаар айгүй сүртэй гоё харагддаг байхгүй юу? За энэ Данон гэдэг үзэсгэлэнтэй хотод ирсэн хүмүүс болоод энэ гүүрний хоёр талаар нь ороод ингэж алхаж явхад бол маш үзэсгэлэнтэй гоё юм байна. Одоо би яг миний явж байгаа энэ хэсэг за тэр цаа талд нь байгаа хэсэг энэ гүүрний хашлахыг хүртэл ингээд одоо яг ингээд мушгирлуулаад хийж өгсөн байгаа нь бас яг ингээд нэг тийм архитектур үнэхээр гайхалтай шийдэл. За яг энэ одоо гүүр нь ингээд өөрөө энэ нөгөө дуун ингээд мушгирлцсан байгаа шиг яг энэ хажуу тал нь бас ингээд мушгирлцсан. Ингэж ороод тэгж ороод ингээд тэгшхэн биш бариулна гэж хэлэх юм уу. Тэгээд энэ зогсож байгаад ингээд ийшээ хараа зогсоход болоод одоо тэндээс ирж байгаа усан онгоцыг хараад зогсоход бол маш үзэсгэлэнтэй харагдана. Орон сэрүүнд яваад их зүгээр ягаад гэвэл гэрэл энтер насаад өнгийн гэрэл одоо яг эндээс харахад цэнгэр гэрэлтэй байна. Тэгээ шар гэрэл, цэнгэр гэрэл энтер ингээд ээжж асдаг. За тэгээд энэгээр мотоциклтай хүмүүс нь яваад, машин ч яваад, явган хүмүүс нь ч яваад бас энэ хотын хамгийн одоо үзэсгэлэнтэй хэсэг гэж энэ хотын бүр бэлэг тэмбэрэл гэж хэлдэг юм байна энэ гүүрийг. За энэ Данон хотын Драгон мост буюу 100 хэлбэртэй энэ гүүрэн дээгүүр гарч ирээ. За хотын эргэн тойрныг харахад бол маш үзэсгэлэнтэй. За энэ дагуур ийм усан онгоц явж байгааг та бүхэн харж байгаа. Данон хот бол Вьетнамын төв хэсэгт байрладаг далай, уулс, замаас үзэсгэлэнтэй хотын төв хэсэг хосолсон цэвэрхэн орчин үеийн аялал жуулчлалын хот юм аа. За сүүлийн жилүүдэд маш хурцтай хөгжиж, жуулчдын амрахад хамгийн тохиромжтой хотууд нэг болсон юм байна.
За Төв Вьетнамд байрладаг байршлын хувьд болохоор 1 сая гаруй хүн амтай халуун, шийглэг, за 25-аас 35 градус. За яг далайн эрг хаваар урт, нарийн гоё эстэй, цэвэрхэн, тайван хот юм байна. За дэлхийн хамгийн гоё эргүүдийн тоонд энэ далайн эргэн тооцогддог юм байна. За Драгон Бриж нь амралтын өдрүүдэд одоо өөрөөр хэлбэл лууны одоо амнаас нь гал гардаг маш сүртэй харагддаг юм байна. За тааруулж очих юм бол энэ галыг та бүхэн орж харах юм байна. За бид хамгийн ойролцоох бөгөөд хамгийн сонирхолтой аялал болох Бана Хилс гэдэг газар руу очихоор явж байна. За та бүхэн бидэнтэй зөв гайхалтай Бана Хилсийг сонирхоорой. За зардлын хувьд бол Вьетнамд маш хямдхан. За буудал $25-аас $80 хоногийн. За хоол $2-аас $10 болчихно. За такси, Grab таксид Grab-ыг суулгачаад очих юм бол маш хямд байдаг юм биш үү? За мэдээж 9-ээс 11 сард бол борооны удирдалтай байдаг. За бусад сарууд бол ерөнхийдөө тохиромжтой юм байна. За хамгийн гол нь хэлэхэд ийм гоё хотод хямд аялна гэдэг бол үнэхээр гайхалтай юм байлээ. Тэгээд үзэж харах юм ихтэй дээрээс нь маш хямдхан. Маш зөв сонголт Дананг хот бол. За үзэгчдээ бид нар Дананг хот тэр байтугай Вьетнамын хамгийн их олон хүн ирж үздэг. За энэ Бана Хилс гэдэг уулан дээр байдаг алдартай гүүрийг үзэх чинь алтан гүүр гэж нэрлэгддэг. За тэгээд дээш кабель караар гарах юм байна. Одоо тийш явцгаая бүгдээрээ. За энэ хавийн одоо зам мам энэ лүү явж байгаа зам энд олон байгаа маш олон байгаа зурчдыг зохицуулж байгаа байдал одоо энэ зам харилцааны хөгжил мөгжил бол яста тасарчжээ. Ёо эстэнэр бүр гайхаад явж байна Вьетнамыг. Оо энэ минь ямар гоё юм бэ те. Ерөөс юм үзээгүй хүн шиг л байна шүү дээ. Яг тэгвэл ингэж айхтар хөгжин гэж ерөөсөө яа айгу муухай юм ярьж байна. Боддог. За тэр нь гараад үзэж байгаад болоо идэв. Энэ арай хоошор. Хоошор шиг байгаа юм. Дотор юу юм бол. Оо энэ цэцэрлэг төрөлийг хараач ээ. За ингээд ерөөсөө ямар ч төөр боломж байхгүй. Ингээд төв кабель кар гэдэг ингээд доогуур нь юмнуудаа үзэж байгаад ингээд тайван яваад ингээд ирчих юм байна. Гэтэ гол үзмэр маань гүүр учраас эхлээд яваадах юм. Энэ сум
одоо ингээд явж тэр доогуур бол үзэг харах юм бол маш их байна. За тэгээд кабель кар маань дэлхийд хамгийн одоо урт кабель караараа тоонд орох юм байна. За бүхэд үтэн 5 км явна гэж шинээр. За энэ гайхалтай өндөр уулан дээгүүр за далайн түвшнээс дээш 1400 м-ийн өндөрт гарах юм байна. За ингээд далайн түвшнээс дээш одоо 1400 м-ийн өндөрт Бана Хилс гэдэг Францын 13 дугаар зууны үеийн гайхалтай одоо тосгон байгаа юм байна. За тэр тосгоноор ингээд зугаалаад яваад тэгээд энэ гайхалтай байгалыг ингээд харна. За Бана Хилсийн түүх нь Францын колони үеэс эхэлдэг. Эхлэл нь бол 1919 онд Францын колони захиргаа энэ газрыг анх удаа нээсэн. За энд уулын амралтын бүс болгож хөгжүүлсэн юм байна. За гэхдээ 1919 он гэдэг чинь 20 дугаар зууны эхэнд хийсэн боловч одоо яг 13 дугаар зууны үеийн тэр үеийн байшин барилгыг яг зохицуулсан гэж хэлж болно. За халуун уур амьсгалаас зогтох зорилгоор Францын түвшмэд одоо энд ирж амардаг байсан юм байна. За тэр үед 200 гаруй вилла зочид буудлууд баригдсан юм байна. За ингээд 1940-с 1975 онд Вьетнам бар за ингээд дэлхийн Вьетнамын дайн одоо Вьетнам Америкийн дайны үеэр маш их сүйдсэн. За их барилгууд байхгүй болсон юм байна. Тэгээ уулын бүс баг хаягдсан балгас шиг болсон юм байна. За ингээд 2000 оноос эхлээд Вьетнамын Сан групп гэдэг компани энэ газрыг дахин хөгжүүлж эхэлсэн. За кабелийн Бана хийсэн дэлхийд алдартай урт кабелийн замтаа гэдгээрээ бас рекорд тогтоосон юм байна. За 2018 онд нэгдсэн Golden Bridge алтан гүр за бидний яг одоо голд сонирхох гэж очиж байгаа газар маань өөрөөс дизайнераа дэлхийд танигдсан. Линда Сэнцрэнци зайна гарч энэ байшин барилга 13 дугаар зууны үеэр аялна. За одоо 13 дугаар зуун 12 дугаар зуун гэдэг чинь Чингис хааны үе шүү дээ. За та бүхэн ингээд энэ гайхалтай архитектурыг манай зурглаач та бүхэнд үзүүлнэ. Оо ямар гоё юм бэ. Oh my gosh.
Please, sorry. Sorry. So sorry. За одоо ингэж Golden Bridge дээр ирлээ. За гол нь энэ дээр ирэх гэж бид нар одоо ирсэн. За энэ гүүр маань ердөөсөө ингэж уртаашаа хоёр гар дээр тогтсон юм шиг хэлбэртэй. Тэгээд энэ гүүр нь ингээд алтлаг шар өнгөтэй, борон зүүн өнгөтэй. Тэгээд дээр нь ерөнхийдөө энэ гүүр ердөөс нэг уртаашаа 150 м. Тэгвэл далайн түвшнээс дэш 1400 м өндөрт зоогдсон байдаг учраас яг энэ дээр гараад зогсоод бол дээрээс одоо энэ хавийн ой мод хөндөй маш үзэсгэлэнтэй харагдана. Гэхдээ яг одоогийн байдлаар бол мантай байна. Энэ уулын ороод ирээд ерөөхдөө цаг агаар 4 удаа солигддог гэсэн. Өглөө нар гараад өдөр бороо ороод те мантай одоод үлдээ одоод. За одоо энэ хоёр гарны тухай болоод хэлэхэд энийг анх доод талын нь болохоор төмрөөр хийсэн гэсэн үг. За тэгэнгүүтээ гадна тал нь яг ингээд чулуу юм шиг болгож янзалсан. За энэ нь болохоор яг эрт дээр үе юм шиг сэтгэл төрүүлдэг гиншүү үзэгчтэй. За үнэхээр гайхалтай. За энд ирэх гэж одоо Instagram-ийн сошиалын хамгийн гол дэлхийд дээр олон зураг авдаг хэсэг яг энд байгаа. За энд одоо ирсэн хүмүүс өдөржингөө энэ гүүрэндээ зураг даруул. За энэ ч бас дээрэс нь зочид бодол байрлал юм байна. Байрч болох юм биш үзэгчтэй та бүхэн сонирхолж хэлэхэд энэ гүүрний тухай бас сонирхолтой баримт хэлэхэд намайг 2017 онд ирэхэд энд байгаагүй. Тэгээ 17-аас 18 оны хооронд ганцхан жилийн хугацаанд баригдсан юм биш энэ гүүр. За тэгээд баригдсанаас хойш эхний жилдээ бүр хэдэн зуун мянган хүн ирж одоо үүнээс хойш одоо маш олон жуучин энэ чинь ингээд өглөөний 7 цагаас эхсүүлээд орооны 18 цаг хүртэл тэгээ энэ гүүрнүүд яг 8-аас онгоод юм байна. 18 цаг хүртэл байдаг юм байна шүү. За энд ирсэн хүн болоод заавал цагтаа ирэх учраас та бүхэн ирэхээрээ заавал өглөөний 8-аас 18 цагийн хооронд ирэх юм байна. За ингээд гүүрээ сонирхъя. За энд болоод эргэн тойрны байгальд энэ хөндөй. За тэгээд энд үүлэн дунд хөвж байгаа мэт сэтгэл төрх нь та бүхэнд одоо заавал энд ирэх шалтгаан шүү. За бид нар юуны тулд одоо Вьетнамтай ойрхон дээрээс нь шууд нислэгүүд байгаа тий. За тэгээд дээрээс нь одоо Букок энэ хүмүүс маш их ирдэг шүү дээ. Одоо Ничанг юм уу Дананг хотод ирвэл тэндээс ингээд ойрхон аялын компанид хамрагдчих болно. За Данангаас бол маш ойрхон юм байна. Данангаас бол ерөөсөө 45 минут автобусанд суугаад ирэх юм биш үзэгчтэй. За би бол бүр маш их сэтгэл хөдлсөн байна. Олон одоо гайхалтай газруудаар явж исэн ч гэсэн за энэ бол үнэхээр одоо заавал ирж үзэх ёстой газар нэг биш үзэгчтэй. За ингээд энэ дундуур нь явж үзүүлээ. За энэ ерөөсөө уртаашаа 150 м. За эндээс тэр үрнэ гэсэн үг. Тэгсэн мөртлөөс хүмүүс одоо маш одноороо ирж ин чи ингээд зураг даруулаад очрлоо байж идэг. Харин энэ удаа азтай очр гайгүй байж таарлаа. За ингээд доошоо харахад болоод ерөөсөө ингээд энэ гарны хуруунуудын завсар тэр доороос ирж байгаа хөндөй
доогор ингээд хүүхдийн тоглоом шиг байгаа тэр кабел кар энэ тэр маш үзэлтэнтэй харагдаж байна. За ерөнхийдөө фингер бол одоо онгоох шинжтэй болчих шиг боллоо шүү. За энэ хавийн агаар магаар бол янзтай ингээд аюу гоё ингээд халуун орны далаатай ойрхон газар байдаг. Тэгээ дээрэс нь маш гоё тийм чиглэг агаартай. Аюу гоё. Оо даш харахад гоё харагдаж байна. Энэ хөндөөл тэрчгээр маш үзэлтэнтэй харагдаж байна. За тэгэл энэ одоо Бана хийл гэдэг Франц тосгоноор эргэж одоо бид нар ингээд кабел карн дээр суугаад дээш гарна. За тэгээд тэр тосгонд бол маш их хийх юмтай байна үзэгчтэй. Гой хоолны газрууд гой одоо хүүхдүүдэд дагуулад ирсэн хүмүүс бол тэнцээ тоглоомын талбай байна те. Тэгээд дээрэс нь одоо хомчууд нь болохоор гой ресторан зоогийн газар орж болохоор байна. За тэгээд та бүхэн энд заавал ирэх хэрэгтэй юм байна шүү үзэгчтэй. За сая Golden Bridge дээрээс гараад наашаа энэ Бана хийл цаг гэдэг жижиг хот руугаа ороод ирлээ. За энэ миний хойдолд байгаа юм та бүхэн видеог харж байна уу? Маш олон төрлийн цэцэг Джеймс дэлгэрсэн тий. Тэгээд амар гоё одоо хөгжим бүжиг цаагуур нь болоод тэгэл энэ олон зоогийн газар энэ олон амраа сууж байгаа хүмүүс за энд байгаа бүх хүмүүсийн тоогоор энд маш их одоо хөрөнгө оруулалт орж за маш их аялал жуулчлал өгж байгааг та бүхэн харж байгаа. За энд бол ирсэн хүн болгон хизэж мартагдчихгүй сэтгэл давхар газар байна. За ингээд та бүхэн Дананг хотод ирэх юм бол заавал энэ газар ирээрэй гэж үдээ. За яагаад гэвэл энд ирсэн хүн мэдээч ийм гоё газар, ийм гоё орчинд өглөө ирээд нэг өдрийг өнгөрөөхөд бол баг хорвоо ертөнцөөс тасархаар тийм үлгэрийн юм шиг ийм жижигхэн хот байна. За яг 13 дугаар зууны үеийн одоо жижиг хот гэж хэлж байна шүү дээ. За тэгээд тэр үеийн одоо энэ бүжиг дуу тэгээд хүмүүсийн маш их жаргалтай байгаа төр төрхий та бүхэн харж байна. За тэр гайхалтай ярих юм байхгүй. Тэр атархчлаа. Ямар ч гоё.
thời gian để nghệ sĩ chụp hình cùng du khách. Xin mời. Đốt cháy bầu không khí trong buổi chiều ngày hôm nay thì ban tổ chức của chúng tôi sẽ tiếp tục come back here and the next mini show. Дан гантай чулуу. Чулуу байсан баг. Амар агаарсан. За одоо манайхаар бол одоо энэ бурхны газар гамбаа юм шиг тийм доторх нь маш цэвэрхэн байт юм. Бүр ингэ амар цэвэрхэн бүгдийг ингэ гоё янзлаа. Тэгээд нэгч юм илүү дутуу юм байхгүй. Тэгээд бүр бутлаа тайрж ордог маш эмгцэгцтэй юм шүү. Тийм бай. Айгуу гоё. Арц хүж өнөртүүлсэн жигтэйхэн цэвэрхэн байдаг юм биш үү?
За ингээд ороо болж гин бид хэд одоо ингээд ер нь энэ жижигхэн хотоор яваад аялаад дуусч байна. Гэхдээ энэ одоо би хамгийн дээдэр дэдэг энэ бурхны орон одоо жижиг гандангууд те жижиг энэ дугнууд байна. Гандан шилэхгүй байна. Дугнууд байна. За тэр дугнуудаар орлоо. Тэгээд энэ дээр цамхаг дээр хамгийн дээр нь гараад ирсэн чинь энэ хот дээрээс маш гайхалтай харагдаж байна. За ингээд энийг бол одоо үгээр хэлэхээ аргагүй. За энэ гайхалтай нуг хөндөй. За тэр одоо маш олон тооны кабель карууд ингээд сүлжилдэж байгаа. За ингээд дээрэс нь харахад тэр нөгөө 13 дугаар зууны үеийн Францын хэв маягийг агуулсан одоо байшин барилгууд яг ингээд дээрэс нь харахаар зэрэг яг нэг үлгэрийн хотод орж ирсэн юм шиг санагдаж байна. За ер нь эндээс ингээд таран тартал нь 18 цаг хүртэл байдсан байх. Тэгээд бид нар уул өнөөдөр эрт явна гэжсэн боловч хорогдоод байна энд. За тэгээд та бүхэн энэ гайхалтай хотод ирээд энэ одоо уур амьсгалыг гэр бүлийнхэнтэйгээ хамт заавал одоо орж үзэх хэрэгтэй мэн. За тэгээд ерөнхийдөө энд бол бас өмнөний хувьд харьцангуй гайгүй хямдхан. Тэгээд нэг хүний плед нь дээшээ кабель караар 5 км явхад 1 сая донг. За 1 сая донг чинь болохоор Монгол мөнгөөр 140 мянган төгрөг байдаг шүү. За тэгээд энэ луга плед за тэгээд хотоос хэрвээ автобус, такси, хотын автобус юм уу таксинд сууж болно. За таксинууд бол янз янзын үнэтэй. Гэхдээ ихэнхдээ одоо 1 сая донг гэдэг. За дандаа вон гэж дахин донг. За одоо 1 сая донг ч юм болохоор бас л 140. Тэгээд нэг 240 мянган төгрөгөөр энд ирээд ингээд өдрийг өнгөрүүлж болох юм байна. Гэхдээ тэр 140 мянганд 7 хүн сууж явж байгаа шүү. Тэгэхээр гэр бүлээр явхад бол ердөө тэр 140 мянган төгрөгөөр л яваад ирнэ гэсэн үг шүү. За одоо ингэж хорогцсоор байгаад явлаа. Тэгээ сая бид нар тэр нөгөө нэг пианы газараар орлоо. Тэгээд нэг пиа уулаа. Ерөнхийдөө ингээд хүмүүсээ татханд бол ингээд нэг ваучер хаалгаар аргууд өгсөн. Тэгээд тэрүүгээрээ заавал 2 стакан пиа өнгө өгт юм байна. За тэр пианы нуугаад ингээд гарлаа. Ерөнхийдөө одоо 18 оноос хойш 6 жилийн турш биш 8 жил юм байна. 8 жилийн турш бол үнэхээр одоо маш их олон барилга байгууламж баригдсан байна. Маш их хөгжсөн байна. За ер нь Вьетнам улсыг би одоо яг үнэндээ бол би Хошимин хануугаар төсөөлдөг байсан. Тэгтэл бол Вьетнамын одоо 6 дахь хот болох энэ Дананг хот. За Дананг хотын эргэн тойрны энэ аялал жуулчлалын газрууд бол үнэхээр хөгжсөн юм байна. За би одоо нэг хэдэн жилийн дараа ирэхэд бол энэ хотыг бол танихгүйгээр болох жишээ нь тий. Одоо ингээд энэ зөндөө барилга барьж байгаа байхгүй юу? Тэгэхээр энд ирж байгаа хүн болгон маш их одоо сэтгэл хөдлөлтөй хизээч мартагдахгүйгээр энд үжиг өнгөрөөж болохоор өдрийг өнгөрөөж болохоор өглөөний 8 цагаас орооны 18 цаг хүртэл тэр ерөөсөө юу бүх юм хийгээд ч дуусахгүй юм байна. Бид нар одоо яг 18 цаг болж гарч байгаа байхгүй юу? Үүндээ одоо аюу яарал айгу удаан бичлэг хийж яхад энэ тэнд ороод бүх юм бичгийг оролцсон боловч амжсаггүй. За тэгээд бид нар ингээд 6-аас гарах хэрэгтэйсэн чи 6:35 бол 35 минут хоцорч байгаа. Тэгэхдээ одоо энд бараг нэг 500-600 мянга байсан баг. Ямар ч асуудалгүй шууд ингээд 30 минутаар гаргачихдаг юм.